За сайн байцгаана уу? Ярилцсан сонирх залуучуудаа. За Sirius FX Community-ийн зүгээс бэлтгэн өргөдөг 7 хоног бүрийн маркет өөрөөр шинжилгээ маань ихэд бэлэн болсон байна. За өнөөдөр 2025 оны 9 сарын 21-ний өдөр. За сарын сүүлийн 7 хоног гэх юм уу? Бараг болчихжээ. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногоо дүүнэх юм бол өнгөрсөн 7 хоног долларын хувьд чангарах 7 хоног орж байх гэсэн таамгийг бол гаргасан байгаа. За юутач сарын өнгөрсөн 7 хоног за доод зүгээр ерөөхдөө хөдөлгөөнөр хийж үзүүлээд за тэгээд өсөлтийг бол үзүүлээд дууссан байгаа. За ерөөхдөө бол мэдээний нөлөө бол нэлээд чанга. Тэгээд ерөөхдөө бол доллар дэш өсөлт бол орж ирсэн. За гэсэд доошоо бол яг хөө нэлээ тэрнээс өмнө бол жоохон гүнзгий орж ирсэн байгаа. За тэгсэн ч гэсэндээ таамаглал бол зөв явагдсан байгаа. За бас үүнтэй холбоотой таамгийн дагуу ярилцаануудыг бол хийгээд авсан байгаа. За эх 7 хоногийн хувьд за мэдээж сарын сүүлийн 7 хоног бол болж байгаа. За сарын кандалыг хэвлээ харах юм бол за үндсэн сарын кандалын дээд зүү болон за доод зүү ерөөхдөө хийгдсэн гэж үзвэл за одоо pullback орж ирээд за мула ерөөхдөө чиглэлээ хадгалаад сүүлийн нэг импульсээ хөдөлгөөн үндсэн 7 хоногт ерөөхдөө орж ирэх таамаглалтай байна. За мөн дээрээс нь өсөлт хэдий орж ирсэн ч гэсэндээ за өмнөх хайрлага бол эвдэг байж байгаа. За тэгэхээр ерөөхдөө магадгүй энэ орой байж болно. За эсвэл дахиад нэг аваад ерөөхдөө нэг орой үсээд энд байгаа ликвидашныг өрөөг аваад доошоо хөдөлгөөн орж ирэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө бол долларын хувьд эх 7 хоног за өнгөрсөн 7 хоногийн хувьд бол таамаг бол зөв явсан. За тэгэхээр эх 7 хоногийн хувьд ямар байх вэ гэхээр 7 хоногийн хувьд бол уналттай долларын хувьд бол байх болноо гэсэн таамаг бол эндээс бол гарч ирж байгаа. За үүнтэй холбоотойгоор за биткойны хувьд бол өнгөрсөн 7 хоног бол ярьсан байгаа тийм. За энэчээс ерөөхдөө нэг pullback хөдөлгөөн доошо чиглэлийн хөдөлгөөн үйл нь бол орж ирнэ гэдэг зүйлийг бол ярьсан. За өнгөрсөн 7 хоногт бол харах орж ирээгүй. За өнгөрсөн 7 хоногт ерөөхдөө бүс төгтөх хөдөлгөөн бол өөрөө ороод ирсэн байна. За гэсэн хэдий ч ерөөхдөө бол сарын кандалаа дахиад хараад үзэх юм бол за ер нь бол сарын үндсэн өнгө бол тодорхой болсон. За тэгэхээр одоо ерөөхдөө нэг pullback-ийн хөдөлгөөн орж ирээд за тэгээд нэг сар дуслаа нэг юм өсөлтийн хөдөлгөөнтэй яваад дуснаа гэдэг таамаглал биткойноор гарч ирсэн байна. За тэгэхээр эх 7 хоног бол биткойн доод зүгөө ийгээд хэсэг хугацаанд өсөлтөө ийгээд weekly дуснаа гэдэг таамаг бол биткойн дээр гарч ирж байна. За ерөөхдөө бол за өмнөх ер нь бусад шинжилгээнүүдийг бол өмнөх өөрөөр дээр ирсэн болохоор дахиж яриад яах вэ? За та хэд мөр үзээг бол өмнөх өөрөөрүүдийг бас давхар шалгаад үзэж болно. За паундын хувьд бол хэдүүлээ өмнө ярьсан баа тийм. За ер нь бол энд нэг юм liquidity үүсгээд байна. За одоо энэ liquidity-г ерөөхдөө нэг хамж аваад за паунд дээр угаасаа нэг уналтын хөдөлгөөн хугацааны нэг уналтыг бол хүлээж байгаа гэдэг зүйлийг бол ярьсан баа. Тэгэхээр ер нь бол за энэ чинь ерөөхдөө би бол баг авчиж гэнэ удаа гэж бол харж байна. За тэгээд ерөөхдөө энэ сарын сүүлээс ерөөхдөө паунд дээр арилжаа нээх байх гэдэг зүйлийг өмнөх өөр дээр ярьсан байгаа. За тэгэхээр паунд йен дээр бол за хөдөлгөөн бол алилтаа ороод ирсэн гэж бол үзэж байгаа. За ер нь бол оройгоос бол ерөөхдөө орж идэл хамжаагүй хараагүй. За тэгэхээр одоо бол нэг эх 7 хоног дээд зүгийг хийлгээд pullback хөдөлгөөн аваад тэгээд ерөнхийдөө бол доошо чиглэл рүү нэг swing оролтыг нээх төлөвлөгөө бол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө оролтыг яаж нээх вэ гэхээр нэг иймэрхүү оролт. За тэгээд би ер нь бол за нэг эхний ээлжинд бол энэ 180-с за нэг 190 гэдэг ханш руу тий 190 гэдэг ханш руу бол ер нь бол харна. За тэгээд за sell-ийг мэдээж нарийн бас гоё авах гэж чинь. За нэг risk ratio нэг 10-15-с дээшээ байлгах бах. За тэгэхээр паунд дээр бол одоо нэг иймэрхүү оролтыг бол хүлээж байна. За хаана орж ирсэн шалтгаалаад sell болон entry дэвшилж болно. За тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү swing оролтын төлөвлөгөө бол байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол паундын хувьд юу болж байна вэ гэхээр за энэ сар ерөнхийдөө төгсгөл унж орж ирээд за эх сараас дээд зүй ихтэй ер нь эх сар бүтэн уналттай байна гэдэг төлөвлөгөө байгаа юм паунд дээр бол. За Nasdaq-ийн хувьд бол за энэ 4 сар
хөдөлгөөн байгаа. Одоо 3 сарын хөдөлгөөн. За 3 сард ерөнхийдөө за Nasdaq-ийн хувьд одоо pullback орж ирж байгаа. За тий энэ pullback орж ирэхийг бол тодорхойлсон. За хаана дуусах вэ гэдгийг хүртэл ерөнхийдөө бол тодорхойлсон байж байгаа. За дуусах цэг дээр хүртэл ерөнхийдөө маш гоё спорт цаад давхцаж өгч исэн. За энэ чэнэс хойш үргэлжлсэн өсөлт орж ирнэ. Дахиад all time high эвднэ гэдэг зүйлийг бол хэлж ирсэн. За миний хувьд бол энэ чэнэс бол buy position байгаа. За сүүлд энэ чэнэс бол нэг жижигхэн нэмэлтийг бол хийсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө Nasdaq-ийн хувьд бол ер нь бол тийшээгээ тренд рүү бол угаасаа орцсон. За энэ бол ер нь бол энэ сар дуустал бол өсөлттэй байх нь тодорхой хөдөлгөөн харж байгаа хөтэй. За тэгэхээр ерөнхийдөө бол өсөлтийг бол үзүүлнэ. Тэгээ энийг бол ер нь бол бариад л байна. Асуудалгүй за stop loss-ууд нь мэдээж тийшээгээ зөвгдөд ороод ирчихсэн байж байгаа. За day trade хийж байгаа бол Nasdaq-ийн хувьд бол ерөнхийдөө нэг авч чиглэлийн хөдөлгөөнд орсон болохоор ерөнхийдөө дов дээрээ тулгуурлаад тэгээд ерөнхийдөө иймэрхүү жоохон спорт цэгүүдийг бариад явхад бол Nasdaq дээр бол маш гоё байдаг. За тэгээд ерөнхийдөө өдөрт нэг арилжаа хий гэж байгаа бол Nasdaq-ийн хувьд нэг өөрийнх нь бирж 9:30-аас нэгдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 10 цагийн үед оролтыг нээвэл зүгээр. Ерөнхийдөө тухайн өдрийн чиглэлийг зөв тодорхойлж чадах юм бол за ер нь buy татах бас болж тээ дөө. За тэгэхээр Nasdaq-ийн хувьд бол дээшээ чиглэл рүү ер нь бол би нэг 26,000 руу бол юутай ч бол харж байгаа. 26,000 гэдэг чинь. Ерхий бол нэг энэ ханш бол байж байгаа. За ер нь бол энэ хүртэл бол өсчих байх гэдэг бодлоо. За 25,000 хүрэх нь бол асуудалгүй гэж бол харж байгаа. Энэ сард өрөхгүй мэхэд эх сард бол 25,000 руу л ороод ирнэ. За тэгэхээр дахиад тийшээ ер нь бол 26,000 руу бол явчих хаа гэдэг зүйлөө. За 25,000 дээр ерөөхдөө ямар хөө реакшн үзүүлж шалтгаалаад хаагаад дахиад pullback-аас нь орох уу гэдэг шийдвэр бас тухайн үедээ бол гарна. 25,000 гэдэг бол маш том psychological level байж байгаа. За Nasdaq туслаа гэж үзвэл за алтны хувьд. За алтны хувьд бол ерөнхийдөө бол за өнгөрсөн 7 хоног бол алтыг бол ерөнхийдөө доошоо чиглэл рүү харна гэдгийг бол өөр хөвдөр бол ярьсан байж байгаа тийм. За тэгэхээр ерөнхийдөө maaхан бол нэг 1.9-тэй нэг арилжаа нээсэн байгаа. За дараа нь 4-р өдөр 1.10-тай нэг арилжаа нээсэн байж байгаа. Нэг бол яг public-та өгсөн IT-ан бол энэ чинь харагдаж байгаа. Public channel дээр ерөнхийдөө IT яаж өгсөн бэ гэхээр за 16 гэж байна. За энд ерөнхийдөө юм buy entry-г сигналыг бол өгсөн. За тэгээд за энэний явц маань ерөнхийдөө яваад за чи ерөнхийдөө ингээд TP авлаа гэсэн байна. За тэгээд 4-р өдөр дахиад EMI-т public-та өгсөн байж байгаа. За энд бол shade entry нээсэн. За энэ маань явц нь ерөнхийдөө нэг иймэрхүү яваад за тэгээд ерөнхийдөө бол гээд TP бол авсан байж байгаа. За ерөнхийдөө бол TP бол авж байгаа. За энэ ерөнхийдөө бол дийлээ явах хилт хэмжээ бол тодорхой байсан. За ерөнхийдөө бол энэ чинь зөрөөд бас нэг buy entry бол байж болно. Тэгээд энэ чинь ерөнхийдөө бол харах юм бол хаан тусах вэ гэдэг нь хүртэл тодорхой байжсэн. За тэгээд мэдээж мэдээ бол байсан. Дийлээ өөрөө доошоо гэдэг тодорхойсон учраас яг нэг иймэрхүү entry бас байж болохоор байсан байна. За тэгээд ерөнхийдөө бол 4 өдөр бол ингээд дуусчаа. За 5 дахь өдөр угаасаа тийш наваа гэдэг нь тодорхой яа тэр weekly-гийн доош хэмжээ яваа дуусчихсан учраас үлдсэн хугацаанд ерөнхийдөө бол доод зүгөө игээд дуусч байгаа. Хөдөлгөөн бол байчих. За тэгээд өмнө бас энэ өсөлтийг бас манайхаа авсан байж байгаа. Энэ дор өсөлтийг авсан байгаа. За ер нь бол ер нь лалт бол яваад байгаа та сайхан. За тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө алтны хувьд жоохон төлхөө ярих юм бол за долларын индекс тэ унаад өсөлтийг бол үзүүлсэн бол харагдаж байгаа тэ. За тэгэнгүүт алтны хувьд бол яг уналт бол байсан pullback тэ. Гэхдээ ерөнхийдөө одоо жишээ нь 5 дахь хөдөлгөөн өдрийг харах юм бол ер нь бол доллар ингээд өсөж байхад алт хүртэл дагаад өсөж байгааг бас анзаарч байгаа хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол алт гэдэг зүйлтэй даангаас алдчихлтгүй бас зарим нэг зүйлс ерөнхийдөө даангаас доллароос одоо инфляц хийгдэхээ болиотос нэлээд удаж байгаа. Ерөнхийдөө 100% тийм хараад байдаг нь ер нь бол удаж байгаа. Жил гаруй бол өнгөрч байна. Миний анзаарч байгаагаар. Тэгэхээр ер нь бол энэ зах зээлд бас хувьд бол хятадууд нэлээ
алтыг худалдаж авсантай холбоотойгоор ерөнхийдөө бол маш их юаны бас инфлюенс нөлөө бас алтанд бол ороод ирчихсэн байгаа гэж би бол харж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол дан ганц доллар гэхгүй юунаас хамаарч хөдөлгөөнөөс орж иж байгаа гэдгийг бас хэвдэл яваадах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө доллар өснө гээд алтыг доошлуулад иж болохгүй. За мэдээж томоохон хөдөлгөөн ч юм уу тэр зүйлс бол ерөнхийдөө доллартаа бас одоохондоо бас бүрэн хараат тус бас болоогүй. Ерөнхийдөө бол долларсууд яг хав арай давуу талтай доллараас хамаарч хөдөлж байгаа. Арай давуу долларын хувьд. За бусдаас нь ерөнхийдөө сарцсангуу бас мөчөөгөө өгөхгүй үзэж байгаа гэдгийг бол болж байна. Тэгэхээр доллар өсөж байгаад алтаас ингэж өсөж байна. Мөн дээрэс нь ёроолын хувьд ч чадаагүй ингэж өсөж байна гэдэг зүйл маань өөрөө юг хэлж ийнэ гэхээр алт маань өөрөө маш булш байгаагаа хэлж байгаа. За ерөнхийдөө дахиад нэг ийм том цагийн pullback бол орж ирэхгүй тий. Би бол ерөнхийдөө бол нэг daily-гийн time frame дээр pullback-ыг бол хүлээгээд байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэг доошо энд хэсэг рүү ороод ирэх үе. Buy entry бас нээх гээд өгнө хүлээгээд байгаа. За тэгвэл ерөнхийдөө weekly ла маань хитий доошо явсан ч гэсэндээ ер нь бол буцаад маш булш weekly бол хаагдчихж байгаа. Тэгэхээр ер нь бол өргөлсөн шилжилт бол яваад байгаа гэсэн үг. За тэгэхээр эх 7 хоног ч гэсэндээ би бас дээш чиглэлээр ерөнхийдөө бол төсөлж байна. Яагаад тэгэхээр хүлээжсэн pullback маань өөрөө маш богинохоо ороод ирлээ. Орж ирэх нь бол тодорхой байсан өнгөрсөн 7 хоног. За тэгвэл маш богинохоо ороод ирлээ. Тэгэхээр эх 7 хоног бол ер нь бол мөн ялгаагүй. Ерөнхийдөө бол ингээд өсөөд бол дуусна. За үүн дээр сарын кандалаа харах юм бол за ер нь бол энэ сарын кандалын pullback бол сая энчээ байсан гэсэн үг. За тэгэхээр ер нь бол нэг хэсгээд хөдөлгөөн хийгээд ерөнхийдөө сарын кандал нэг иймэрхүү байдалтай бол хаагдах бах. Тэгэхээр 7 хоног алтны хувьд бол булш 7 хоног байна гэдэг төлөвлөгөө бол байгаа. За тэгэхээр ерөнхийдөө үүн дээр ингээд цаг алдалгүй сигналуудыг айдиануудыг авахыг хүсвэл за та бүхэн маань доор байрлах Telegram group-тэй чаналтай нэгдээд мэдээллүүдийг авч болно. За мөн дээрээс нь community-д нэгдэхийг хүсвэл манад ямар нэгэн төлбөр байхгүй. Ингийн хоёр шалгуур байгаа. За манай ярилцаалдаг Vantage Broker дээр ерөөхдөө дансаа нэгээд за багадаа $100 депозит хийгээд манай community нэгдэх бүрэн боломжтой байгаамаа. За тэгэхээр энэ 7 хоног эх 7 хоног маань ерөөхдөө бол иймэрхүү байна. За та бүхний 7 хоногийн ярилцаанд нь өндөр амжилтыг хүсье. За манай channel маань 900 subscriber гараа ирсэн байлаа. За тэгэхээр та бүхнийг бас subscribe дарж хамжаагүй хүмүүс байвал дараасаа гэж хүсэж байна. За хурд нь бас 1000 хүрчихье те. За тэгээд бичлэг таалагдсан бол бас лайк дараад за дараагийнх дээр ямар хуу юм оруулмаар байна. Тэрийг хүсч байвал бас комент сэвтэр нээлттэй бичээрэй. За тэгээд Heroes Fix community байлаа. За эх 7 хоногийн ярилцлаганд нь бүгдэнд нь амжилт хүсье. За бүгдээрээ баяртай.